Орой өдрийн үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр Зоригийн эргээр сонгуулийн шоу хийж байгаа бол одоо зогсоохыг хүслээ. Хөгжлийн банкны ард хэн хөлжиж, хэн хохиров. Шүүх шилэг дам Бацаа нарын хорих хугацааг 60 хоногоор сунгалаа. Улаанбаатарт 2016 онд 698.8 тэрбум төгрөгөөр амьдрана. Зарим сургуулиуд багш нараа заавал 10 цаг сургууль дээрээ байхыг шаарджээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. 17 жил илрүүлж чадаагүй зориг агсны хэргийн цорын ганц гэрч болох эхнэр булганыг энэ өдрүүдэд шалгаж эхэлсэн нь нийгэмд хэрэг илэрхнэ гэсэн хүлээлтийг үүсгээд байна. За нэг талдаа зоригийн хэрэгээр улс төрчид сенсац хийж яваа гэх хардлага бич, нөгөө талдаа улс төржилтгүй шалгаж чадвал энэ хэрэг илэрх боломж бий гэж мэрэгжлийн талаас нь харах хүмүүс бас байна. 17 жилийн турш хөшигний ард нууцлагдж ирсэн арчлын алтан хараацай зориг агсны хэрэг төрийн эрхийг дангаараа барьж яваа арчсан намын үед илэрх ёстой. Учир нь түүнтэй хамт арчлын төлөө мөр зэрэгсэн тэмцэж явсан нөхд нь өнөөдөр Монголын төрд хамгийн том тоглогчид болжээ. Энэ ч утгаараа энэ хэрэг сэжүүр гарч өнгөрсөн өдрүүдэд эхнэр булганыг нь хорж өөр хоёр хүнийг саатуулсан гэх мэдээлэл бий. Гэхдээ нөгөө талдаа зоригийн хэргийг илрүүлэх сенсацийг тарааж нийгмийн санаа бодлыг өөр чигт эргүүлж байгаад улс төр хийж саагуурна юу хийх гэж байна гэсэн хардлага олон хүнд байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд зориг агсны хэргийг илрүүлэхийн тулд гэмтрэгтнүүдийн араас бус зөвхөн захиалагчийн араас хөөцөлдөж ирснээс хэрэг улс төр болчихсон. Хэрвээ улс төржилтгүй шалгаж чадвал энэ хэргийн хар мөрийг мухарлаж чадна гэж X хуучин сайд тэмүүлж үзэж байна. Мөрдийн шалгуулт ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүс боломж олгох юм бол тэр дунд улс төрчихгүй байх юм бол ямар нэгэн байдлаар тэрний энэний хүн гэдэг хэмжээ хязгаар үйлчлэхгүй үнэхээр хэн ур чадвартай гэдгээр боломж олгоо явах юм бол хэрэг бол мухарлагдана. Нэг нөгөө хэлэхэд улс төрчид орж ирэл гацаагаад эсвэл өөр тийш нь хөтлж тавхиад эсвэл өөртөө баатар болох гэж оролдоод тэгэл мэргэжлийн хүмүүсийг төөргөлд аваачаад тэгээд янз бүрийн санхүүжилт болон дэмжлэг үзүүлэх байсан боломжуудыг нь өөр зүйлүүд рүү өрн таран хийлгээд тэгэл энэ 17 жилийн планч явсан шүү дээ. Тийм учраас бол зүгээр л баг улс төржөөл хийх ёстой ажилтдаг хүмүүсийн хуулийн нөрөнд ажиллах боломжийг гаргаад зориг агсны хэрэг улс төр болсон шалтгаан нь энэ хэргийг илрүүлнэ гэж сонгуулийн шоуг хийж мөн гэмбуруугүй иргэдийг хүртэл хүний эрхийг зөрчиж шалгасан хэд хэдэн тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой 20 гаруй хүн амиа алдсан гэх албан бус мэдээлэлч байдаг байна. Тэгвэл зориг агсны хэрэгээр сонгуулийн шоуг хийж улс төр хийх гэж байгаа бол зогсох хэрэгтэй. Мэргэжлийн талаас нь шалгах нь чухал. Улс төр хийж дахиад хүний эрхийг зөрчиж болохгүй гэдгийг сануулах гишүүд байна. Тэг хөдөлбөргүй нотлох хоримд гаргаж чадахгүйгээр хүнийг зүгээр хардас сэрдэж байгаа бол тэр хардлага сэрдлэг нь тодорхой хэмжээнд хүрээд дуусах ёстой. Улс төрийн одоо уриалга оцон болгож заавал илрүүлнэ гэж манлайлж байгаа нэгээд хүний эрхийн зөрчил гаргадаг. За хоёрдугаар ноцтой алдаа юу гэдэг вэ гэхээр мэрэгжлийн бус ажилтдаг. Өөрөлдөл хөдөлбөргүй нотлох баримтаар гаргах ёстой юмыг с жиг таамагнда тулгуурлаад тулгадаг. Тэгэхээр энэ хоёр одоо мэрэгжлийн бус алдааг бол гаргахгүй байх хэрэгтэй. Ийхүү Монголын ард түмнийг 17 жил хүлээлгэж бараг горилго тасраад байсан зориг агсны хэрэгт сэжүүр болсон бол сайн хэрэг. Гэмтнүүд гисгэгдэх ёстой гэдгийг Монгол хүн бүр хүлээж байгаа. Харин хоосон улс төрхийг сонирхол хэн нэгэн хүнд үнэхээр байгаа бол зогсох ёстой гэдгийг сануулах хүмүүс олон байна. ТВ-с мэдээнд Бацрун ариун болд мэдээллээ. Монгол улсын их хөрийн эхлэл Чингис Самурай бондын мөнгөөр эрх баригчид бүтээн байгуулалт хийх нэрээр аль хэдийн тансаглаад дууссан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ мөнгөний араас мөшгсөн ажлын хэсгийн дүгнэлт гарч олон нийтэд бодит мэдээлэл өгөх цаг болсон ч ардчилсан намын гишүүдээс болж зарцуулалтыг нь тайлагнаж чадахгүй байна. Шинжлэлийн засгийн газрын үед Чингис Самурай бонд гаргаж нийтдээ 2.1 тэрбум Америк долларын зээл авснаас болж Монгол улс өнөөдөр өрийн дарамтанд оржээ. Өр тавих нэг хэрэг харин бүтээн байгуулалт хийнэ гэж том дуурч авсан мөнгөө хэрхэн зарцуулсан бэ гэдгийг Улсын их хурлын гишүүн Энх хамгаалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 6 сарын турш шалгаж дүгнэлтээ өчигдөр байнгын орооны хурал танилцуулах ёстой байсан ч ардчилсан намынхан хуралдаа суусангүй. Довчхондоо хөгжлийн банкар дамжуулан зарцуулагдсан энэ мөнгөний зарцуулалтыг тайлагнах сонирхол эрх баригчдад алга байгаа буюу эхлээд ардчилсан намын бүлгийн хуралдаанаар асуудлыг оруулж ирж байгаад дараа нь байнгын ороогоор оруулна гэх асуудал хүртэл хөндөгдөжээ. Ажлын хэсэг дүгнэлтэд нууцлж байгаа ч нэг ноцтой зөрчил нь Улс аймгийн төвийн 3.2 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2 тэрбум төгрөгийг 27.4 тэрбум төгрөг болтол нь өсгсөн байх жишээтэй. Ганцхан жилийн дотор сугуулсан 27.4 тэрбум төгрөгийг 2016 оны төсөв суулгаж чаджээ.
1 км замыг дунджаар 400 сая төгрөгөөр тавьдаг байхад Увс аймагт 3.2 км замыг 27.4 тэрбум төгрөгөөр тавихаар улаарч байна. Гэтэл энэхүү луурыг дэлгэсэн Хүрлбаатар гишүүний хүртэл торгоосоо мөнгө хасах гэлээ гэж хэвлэлээр гүтгэж байгаа гэх мэтлэн зарцуултыг нуух сонирхол олон хүнд бий болжээ. Зам барих тендерт тусгай зөвшөөрөл нь гараагүй компаниуд тендер өгөөд тийм ээ тусгай зөвшөөрөлгүй компани чинь тендерт орж болохгүй зү. Тэгээд тэр компаниудаа гэрээ хийгээ санхүүжилтийн нөхцөл тохиолдлууд байж байна. Зарим нь одоо төсөв төртөх нь баг гэрээ хийсэн мөртлөө яг тендерийн хэрэгжилтийн явцад төсөл хэрэгжилтийн явцад төсөв төртөх нь нэмэгдсэн ийм одоо төслүүд байж байна тийм. Ирэх 3 дахь өдөр одоо эдийн засгийн байнгаараа төсвийн байнгаараа хуралдаж энэ материалыг авч хилцэхгүй болвол би албан ёсоор мэдгэж байна. Ажлын хэсгийн даргын хувьд энэ ажлын хэсэгт орсон одоо Хүрлбаатар гишүүн, Чойжил сүрэн гишүүн, Уян гишүүн энэ өнөөдөр хүртэл үгэнтгээр гарын хэсэг зурчаад байгаа энэ гишүүд бид нар бол энэ бүх мэдээллийг олон нийтэд ий болгоно л гэдгийг хариуцлагатайгаар мэдгэж байна. Ирэх 7 хоногт энэ асуудал банкны орооны хурлаар орох ёстой. Тэр үед ардчсан намын гишүүд хуралдаа суухгүй, мөн дүгэлтэн дээр гарын хэсэг зурхгүй бол Чингис Самура бондын мөнгөний зарцуултыг нийтэд зарлана гэж ажлын хэсгийн ахлагч Хамглан гишүүн инхүү мэдээллээ. ТВС Медианд Бацрун ариун болд мэдээллээ. Авилгатай тэмцэх газраас улс төрийн албан тушаалтнуудыг ээлж дараалан баривчлан хэрэгт шалгаж эхлээд байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамбыг цагдаа хойрсон 14 хоногийн хугацаа дууссан боловч шүүх энэ асуудлыг хэлэлцээд нэмж 60 хоног баривчлах тогтоолыг гаргалаа. Эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамбыг сэжигтнээр татаж цагдаа орсон 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусж байгаа. Энэ дагуу Шилэг Дамбын өмгөөлөгч түүнийг Батлан даалтад гаргах хүсэлт гаргасан боловч нийслэлийн прокурорын газар дахин 2 сараар цагдаа хорих хугацааг сунгах хүсэлтийг Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхшидны шүүхэд гаргажээ. Гэвч ерөнхий шүүгчийн зүгээс Шилэг Дамбын өмгөөлөгчийн Батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж харин нийслэлийн прокурорын хүсэлтийг хүлээн авсан байна. Эргэн байцаан шийдвэрлэлийн 68 дугаар зүйлийн 68-ын 3 дахь хэсэг зааснаар ялагдах Шилэг Дамбын өмгөөлөгч нар Батлан даалтанд гаргах тухай хүсэлт гаргасанд бол прокурор өмгөөлөгчдийг байлцуулан ялагдагчаар үргэлжлүүлэн цагдаа орох асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг хийсэн байгаа. Шүүгчийн захирамжаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад прокурорын гаргасан саналыг хүлээн авч мөн Шилэг Дам нарын 2 хүнийг 2 сарын хугацаагаар ялагдагчаар цагдаа орох шийдвэр гарсан байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн өнөөдөр зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дараагасан Бацааяг цагдаа хорих хугацааг шүүхийн тогтоолоор 60 хоногоор сунглаа. Өөрөөр хэлбэл түүнийг өмгөөлөгчийн хүсэлтээр Батлан даалтад гаргаад байсан юм. Их сурвалжийн өгсөн мэдээллээр Бацаяагийн арга гэрт гажигдaltaй олон нийлэх хүүхдтэй тул Батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна. Гэвч нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж цагдаа хорих хугацааг 60 хоног сунгахыг хүсжээ. Прокурор болон өмгөөлөгчдийг байлцуулаад энэ асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлсэн байгаа. За ингээд прокурорын гаргасан гомдлыг хүлээн аваад Бацаая нарын 2 хүнийг дахин ялагдагчаар 2 сарын хугацаагаар цагдаа оруулах шийдвэр гарсан байгаа. Ийхүү зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дараагасан Бацааяг эд хөрөнгө заллин мэхэлсэн гэж эрүүгийн хуулийн 148-ын 4-т заасан зүйл ангиас гадна 166 дугаар зүйл анги буюу мөнгө угаасан үйлдэлд шалгаж эхэлсэн байна. Харин эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамбыг өнөөдөр ялагдагчаар татаж эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан авилга авсан гэх хэрэгээр хэрэг үүсгэн шалгаж байна. ТВС Медиа Ариун Туяа Мөнхөд мэдээллээ. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороо ахмадуудад хүлээлт үүсгэсэн гэх хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100% дэмжлэгтэйгээр чуулганы хуралдаанаар хэлэлцэхэр боллоо. Харин сөрөг хүчний бүлгийн гишүүдгүй хэлэлцүүлэг хийсэн хамтын тэтгэврийн тухай хууль ардчилсан намын 2016 оны сонгуулийн шоу болох уу гэдэг бас анхаарах асуудал юм. Өнөөдөр өглөө 9 цаг товлогдсон байнгын хорооны хурал эрдсэн бүртгүй 3 цагийн дараа эхэлсэн ч улсыг хуралдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд малчтын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг байнгын ороогоор хэлцэх шаардлага тавьж харин хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж завсарлага авахыг хүссэн ч хүсэл нь биелсэнгүй. Энэ мэтлэн сонгуульд өгөж намууд өөрсдийн гишүүдийн санаачсан хуулийн төслийг төрүүлж хэлцэх гэж улс төржиж байна. Харин сөрөг хүчингүй хэлэлцэн хамтын тэтгэврийн тухай хуулийг чуулганаар хэлцгийг байнгын орооны гишүүд 100% дэмжиж 2017 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ. Тодруулбал 15-аас доошгүй жил хамт амьдарсан эхнэр нөхөр хоёрын аль нэг нь насварсан тохиолдолд үлдсэн хүн хамтын тэтгэвэр авна. Тэтгэврийн хэмжээ хэдэн хувь байхыг засгийн газар тогтооно. 12 оны 1 сарын 1-ээс нөхөн олох хугацааг тооцохоор анхны хэлэлцүүлэгтээр шийдлээ. 2 жил гарan баг 3 жилийн хугацаанд энэ хууль маань одоо хэлэлцүүлэгт орохгүй янз бүрийн шалтгаанаар саатсаар байгаад одоо шулуун хуульд бол улс төрийн шалтгаанаар хошилсаар байгаад ингээд
одоо л орж байна. Тэгээд энэ оны одоо нэгвэл эх оны 16 оны улсын төсөв бас хэлцэгтэй батлагдсан учраас одоо хэрэгжих хугацааг 17 сарын 1-ээс тооцоосоор аргагүй байдалд орж байна. Эрэгтэй 60-наас эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд за одоо нас урсан гэр бүлийнхээ хүний одоо өндөр насны тэтгэврийг тодорхой хувиар авахын одоо болцоог нээж өгч байгаа. За энэ хуулиар бол энэ тухайн одоо тэргүй өгч толгох хамтын тэтгэврийн доод хэмжээг бол засгийн газар жил бүр тогтоож авах гэж хуулиултан заасан байгаа. За энэ хуулийг бол 2017 оны сарын 1-ээс мөрдөхөөр за мөрдөхтөө бол өнөөдөр энэ байнгын хорооны хурлаас бол урагш нь одоо хуулийг буцааж 3 жилийн хугацаанд эргэн тооцож олгохоор энэ одоо хуулийн төслийг улсын хурлын нэгдсэн уралдаанд хэлцүүлэхээр ийм одоо саналыг дэмжлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийгэм хүлээж байгаа 2012 онд энэ хуулийг батлуулна гэж ардчсан нам иргэдэд амлалт өгсөн учраас гишүүдийн зүгээс хуулийн төслийг 2017 он гэж хүлээхгүйгээр 2016 оны 6 сараас эхлэн хэрэгжүүлэх саналыг гаргасан ардчсан намынхны 2016 оны сонгуулийн шоуны нэг хэсэг нь хамтын тэтгэврийн тухай хууль байхыг үгүйсэхгүй. Гишүүд өөрсдөө ч хуулийн хугацааг сонгуулийн өмнө болгох саналтай байна. Энэ мэтлэн Монгол Ардын нам малчтын тэтгэврээр харин ардчсан нам хамтын тэтгэврээр ус төржиж сонгуул хийх нь тодорхой асуудал болоод байна. ТВС мэдээнд Батцүрэн ариун болд мэдээллээ. Нийслэл хотын эх жилийн төсөв энэ оноос даруй 61 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Учир нь 2015 оны нийслэлийн төсвийн алдагдлыг эх жил рүү шилжүүлж байгаа учраас ийхүү нэмэгдсэн төсөв батлагдахаар байна. За гэхдээ нийслэлийн төсвийг хэрхэн захиран зарцуулах хуваарлтыг эцсийн байдлаар батлаагүй. Улаанбаатар хот 2015 онд 637 тэрбум төгрөгийн хүрээнд төсөв баталсан байдаг. Гэвч 2015 оны төсөв 116 тэрбум төгрөгөөр тасалдсан. Энэ алдагдлыг 2016 оны төсөвд шилжүүлж байгаа учраас 2016 оны төсөв 698.8 тэрбум төгрөг буюу даруй 61 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдж байгааг хотын удирдлагууд тайлбарлалаа. Ингэхдээ хотын төсвийн бүрдүүлэлтийн 60%-ыг иргэдийн хүн амын орлогын албан татвараас бүрдүүлэх бол үлдсэн 40%-ыг газар өмчлүүлэх ажил болон бусад албан татвар торгуулаас бүрдүүлэх юм. Жишээ нь 2015 онд хотын төсвийн 3/1-ийг хотын дарга Батуул захиран зарцуулсан буюу нийт 246 тэрбум төгрөгийг захиран зарцуулжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батуулгын хувьд 4.5 тэрбум төгрөг, нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Гэрэл Чулууны хувьд 5.4 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг. 2015 оны нийслэлийн төсвөөс цалин хөлс болон түүнтэй адилдах орлогын албан татварт 320 тэрбум төгрөгөөр татврын бус орлого буюу хувьцааны ногдол ашиг, авто зам ашиглалтын төлбөр, төрийн өмчийн түрээсийн төлбөр зэрэгт 380 тэрбум төгрөгийг татврын орлогыг бүрдүүлсэн байна. Тэгвэл 2016 оны нийслэлийн төсвийн 40 орчим хувийг буюу 200 тэрбум төгрөгөөр зөвхөн догчлолт үйлчилгээнд зарцуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотод АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулалттай холбоотой юм. Эх жил бол та нарт мэдж байгаа АСЕМ-ийн уулзалт гэх том уулзалт болно. АСЕМ-ийн уулзалт гэдэг бол Монгол улсын тэр дотроо Улаанбаатар хотын дэлхийд дахинд одоо танигдах нүүрс царай. Тийм учраас бид Улаанбаатар хотын дэлхийн чулуу уулзалтын өмнө сайн сайхнаар харьцуулахыг хүсэж байна. Тэр утгаараа бол хотын тогтчлолт, хотын замын асуудал, энэ бүгдэд энэ гадны фасадын засварын асуудал, энэ бүгдэд бол маш хөрөнгө оруулалт гэсэн тооцоо. Хамгийн том нь бол жишээлх юм бол за одоо налаахын замыг бол эхлэнэ. Өөр нэг асуудал бол 2015 онд нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын ажилд зарцуулах мөнгнөөс хумиж байсан бол эдгээр засварын ажлыг эх 2016 онд шилжүүлж байгаамаа. Ингэснээр нийт 72 сургууль, 10 цэцэрлэг Улаанбаатар хотод баригдах юм. Ер нь Улаанбаатар хотын төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн зардлыг танахгүй байх чиглэлээр баримталж байгаамаа. 2015 оны төлөвлөж байгаа ажлууд маань 15 оны байдлаар өнөөдөр нийслэлийн төсөв 116.4 тэрбум төгрөгийн орлого тасарч байгаа. Гэсэн хэвч бид нар үлдсэн 2 сарын боломжит бүх орлогыг бүрдүүлэх тооцоо судалгаа хийгээд 73.4 тэрбум төгрөгөөр энэ оны хөрөнгө одоо төлөвлөгөөг бууруулан баталж байгаа учраас энэ онд дамжих 68 тэрбум төгрөгийн ажлууд бол эх он руу шилжиж одоо хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа учраас яг өнөөдрийн байдлаар бид хэрэгжээ хурал төсөө өргөн барьсан байгаа. Өнөөдөр 2016 оны нийслэлийн төсвийн хилцүүлгийг хотын иргэдийн дунд зохион байгуулсан юм. Энэ 7 хоногт багтаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны төсвийн төслийг өргөн барьж, эх 7 хоногт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжид хурлаазарлан 2016 оны төсвийн задаргааг хэлэлцэх юм. ТВС мэдээ аримтуя Мөнхөд мэдээллээ. Үзэгчдээ улс төр нийгмийн амьдрал дахь даалт бүхнийг ил болгон хүргэдэг энэ өдрийн ноцтой мэдээндээ анхаарлаа хандуулна.
За манай улс эдийн засгийн хувьд гадаадхад ойрхон болоод байгаа. Гадаад өрийн хэмжээ 22 тэрбум ам доллар руу дөхөж хэдэн арван Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгийг гадны улс орнуудаас зээлээд аваад үржчихсэн. Засаг хүчигтрийнхээ өрийг өнөөдрийн зээлдэрээ төлнө гэсэн бодлогоор явсаар одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 150% тэнцэх хэмжээний өртөө болж харин иргэдэн байрны зээл машины лизингээс эхлээд арай бага өртөө цалингийн зээлтэй явж байгаа. Гэтэл Монголын төр дээрээс нэмээд 44 их 80 төгрөгийн өрийг ард түмнээ барьцаадан авсан нь улсынхаа нэг иргэнийг нэмж 15 сая төгрөгийн өрөнд оруулчихсан. Гэхдээ энийг зөвхөн Алт уугийн ч юм уу сайхан бэлгийн засгийн газар Баатар барьж яваад аваад ирдсэн гэвэл бас эндүрл айлт Батуулдын тэргүүлсэн засгийн газрын үеэс л Монголын төр өрнөө сайхан болж эхэлсэн байдаг. Хамгийн гол нь хизээ яаж хэний засгийн газар энэ их хүрийг төлөх юм бэ гэдэг асуулт хариултгүй хэрнээ нэмж зээл авахын ач холбогдлыг өдөр тутам ухуулан таниулах гэж зүтгэж байгаа нь хачирхалтай байна. Одоо Хятадаас 1 тэрбум ам долларыг урт хугацаатай зээлж авахар болсноо их л олзуурхан ярьж эхэлж байгаа. Эх онд энэ тгхээс 1 тэрбум ам долларыг бас зээлнэ гэдэг дээр тохирсон. Гадаадын хөрөнгө оруулагчид боцож байна, тоног төхөөрөмжөө зарж борлуулад Монголоос явцгааж байна. Харин манай их хөрөгчид хүссэн үед ард түмэндээ хайртай бол жүжиг дэглэж чадна. Харин ард нь гарах үр дүнг хариуцах эзэн харамсалтай нь олдохгүй үлдэн ийм л жишг тогтож байна. Монголын төрд хүчирхийллийн хэлбэр дэндүү гарч байх шиг бай. Засаг хөдлөх бүрдэл төрийн албах ямарч мэрэгсэн боловсон хүчний бодлого нь нурж ундаг болчихлоо. Уг нь энэ үлдсэн хэдхэн сарын хугацаанд төрийн албыг тогтвортой байлгаж хадаа сэлгээ биш хямрал ажилгүйдэлтэй тэмцэнэ гэж яриад байгаа. Бид үндсэндээ 12 оны улсын хурлын сонгуулиас хойш гэхэд хин нэгэн дарга сайдын хин нэгэн ихнэр хүүхэд ах トゥ амраг садна төрийн тим ийм албан тушаалдууд томилогдож байна гэсэн мэдээлэлээр л хоёр жихээ гойсон. Үнэн дээр ч сайд дарга нарын ойр дотны хүмүүсээс хин гэдгэн төрийн албанд очиж байгааг сонирхож суудгаас биш цаана нь тэр гимзэмгүй мөрөөрөө ажиллаа хийж байгаад хүч хэргэлсэн байдалд автан 10-20 жилийн туршлагатайгаа хамт гудамжинд гарсан улсуудын асуудлыг ярьж твцсэнгүй. Тэндэл хүний эрх зөрчигдөж шүүхээр хүртэл буруугүй гэдгээ нотолж буцаагаад ажилд орох замгүй болсон тэр олон хүний асуудлыг л ярьж баймаар санагдаж байгаа. Хууль бусаар томилогдсон томилгоо бүрийн цаана эрхэн зөрчигдсөн төрийн албаа хаагчид хоцорж үлддэг гэдгийг бид мэддэг атлаа чимээг өнгөрөөж байгаа нь шудраг ёсноос илүү нам хүчтэй гэдэг ойлголтыг улам бүр бэхжүүлж байгаа шиг байна. Одоо ч гэсэн энэ байдал засраагүй явна. Тэрний энэний хүн гэсэн нэргүй чадваргүй нөхдүүд нам дагаж цүнх байж гүйснийхээ шанг хүртэх гээд хөдөлгөөнд орж энэ тэнүүгээр бужигнуудад яваа мэдээ тасрахгүй л үргэлжлээд байна да. Манай эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд сэтгэл байвч хүч дутсан байдалтай ажиллаад байгаа. Үнэхээр коридортой хүртэл өвчтөн авч эмчлэхээс илүү сэтгэл гэж юу байх юм бэ? Гэхдээ энэ бол магтаад байх зүйл биш л дээ. Бид ийм л нийгэмд ийм л нөхцөлд амьдралаа төр даатгаад явж байгаа нь утгагүй санагдаад байгаа юм. Одоо нийслэлийн ихэнх эрүүл мэндийн нэгдлүүд ачаалтаад авахгүй болж эхэллээ. Иргэд эрүүл мэндийн даатгалд хэдэн жил тасралтгүй хэдэн төгрөг төлсөн байлаа гэдэж энээс илүү үйлчлэг авч чадахгүй. Шалтгаан манай төрийн түвшээдэд нэг эмнэлэг барихаас илүү намдаа шинэ байр барья гэдэг хүсэл эрмэлзэл нь их байдаг болохоор энэ олон жилийн хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарт шинжилэлт өөрчлөлтийг хийх боломж олдохгүй явлаа. Эцэстээ эмч мэрэгжилтнүүд сэтгэл гаргаж шударга ажиллах хүсэл нь буурч хитрхи их ус төрчид эмнэлгийн байгууллагуудад бий болсон даргаасаа эхлээд цэрэг хүртлээ нам чирхэж тэмцэлсэн энэ байдал эцэстээ эмнэлгийг нам чимшиг харагдуулдаг хүүгийн байдалтай болгож байна. Хэн гэдэг эмнэлгийн дарга дааж биш харин асуудлыг шийдэх гэсэн бодлого хөтөлбөрийг дэмждэг төрийн сэтгэл дутаж байна. Салбар яам олон гац гаргалгаа, олон төсөл хөтөлбөр боловсруулж танилцуулахаар хэрэгжүүлэх гэдэг хүсэл эрх баригчдад огтхон жадаг. Тэд өвдвөл гадагшаа явчихна. Харин үлдэх хүн манд татгүй гэсэн байдлыг гаргасаар одоо эмнэлгүүдийн нөхцөл байдал ийм дээрээ л ирчих шиг боллоо доо. Ой, хад жимсний шүүс. Алдаргалын баяр үргэлжилж байна. 14 хоногийн тутамд iPhone 6 Токиод хосоор аялах эрхийн эзэн болоорой. Сэвтлийн бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой дархлаа сайжруулах M